одоо нэг дугаар орох юм бол топик яг цуврал хичээл маань бүтэн дуусж байгаа. Тэгээ өнөөдөр та бүхэнтэй хамт илгий буюу уншихыг хийж байгаа. Тэгээ уншихтаа бидний хамгийн чухал зүйл бол цаг хэмнэх байгаа. Тэгэхээр 70 минут 50 ажлыг яаж цагаа хэмнэх үү, ямар ажлыг хийх үү. Ер нь бол миний ярьж байгаа топик маань топикийн 3 4 авах гэж байгаа хүмүүсд поинттай хийж байгаа. Тэгээ 5 6 маань бол энэ дээр жоох хэрэглээд өөрөө үгийн чадварынхан бол болчихно. Тэгэхээр мэдээж өмнө бичлэгүүд дээр хэлжсэнчлэн өөрийнхөө зорилгыг тодорхойлоод яг ямар тестийг хийж чадах уу тий. За магадгүй топикийн 4 авах гэж байгаа хүмүүс байлаа гэхэд 1-ээс 25 хүртэл нэг ч алдахгүй хийгээд тэгээд одоо топикийн 40-оос хойш арай нэг жоохон шинжлэх ухааны гэхээс илүү жоохон ахуйн юм текстүүд дээр шүү дээ. Орондоо энэ болсон явдал юм дээ. Тиймэрхүү ажлуудаа хийхээр бол одоо гол хэсэг хаях ч юм уу гэмчлэгээр юм арга техникийн талаар бас хуваалцж байгаа шүү. Би бас яг аль биесний одоо нөгөө яг номын сонссон тийм солонгос хэлний бол багш биш. Өөрийнхөө шалгалтын туршлага тэг хүүхдүүдэд одоо топ хичээл заангаа хүүхдүүдийн гаргаж байгаа алтай энэ талаас нь хараад ярилцж байгаа зүйлсүүд байгаа болохоор тэдгээр зүйлсүүдээс жоохон поинтлж сонсоод тэмдэглэж аваад хэрэгжүүлээрэ гэж хэлмээрээ. За тэгээ хамтдаа PPT дээр ерөнхий жишээгээрээ юмудаа үзцгээе. Мэдээж хүмүүсийн хамгийн их мэдж байгаа шлуу унших маань 50 ажилтай. Тэгээ бүгд 2 оноотой. Нийлээд 100 онооны 70 минут байгаа. Тэгэхээр та 70 минутад 50 ажлыг хийнэ гэдэг маань нэг тестийг 1.5 1 минут 30 секундын дотор хийх боломж ийм хурдтай байх шаардлагатай гэсэн. Гэтэл мэдээж бид нар ингээд за эхний хэдэг бол 1 минутын даа хийж болно. Тэгэнгუთ 30-40-оос хойшлоод ирэхээрээ бүр ингээд А4-ийн нүүрний талыг монголоор ч 1 минут 30 секундэд ингээд уншаад ойлгоод тест ажиллахад хэцүү шүү дээ. Тэгэхээр бид нар энэ дээр цаг ашиглалт гэдэг зүйлийг айгүй сайн хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Унших дээр өмнөх ингээд нөгөө бичлэгүүдээс ороосны дараа хүмүүсээс асуултандаас нэг зүйлийг зөвлөж хэлмээр байна. Заавал 50 асуултыг би бүгдийн зөв хийгээд 100 оноо авна гэж гүрий заа нэг хэсэг бүлэг хүмүүс байгаа тий. Мөн за би ямар ч зин шалгалтаар нэг 3 авчи эсвэл нэг 4 авчи гэж хэсэг бүлэг хүмүүс байгаа тий. Тэгэх юм бол зорилгоо тодорхойлоод тэрэндээ тааруулаа хийчих. За таны зорилго 3 байлаа гэдэг чинь 120 оноо тэнгууд юу байна гэсэн үг. За бид нэр яг 3 туваач ихээр илгээ тэггээ чихээ адилхан сигээр оноо авах магадлал маань бага байдаг учраас илгээ тэггээ дээрээ ойролцоогоор нэг 50 оноо аваад сигийн дээр 20 оноо авах гэж 3 авчихж байгаа. Тэнгууд илгээ тэггийн дээр чинь 50 оноо авахын тулд эхний 25-ыг л бүр А Б-гуудаа хийчихдэг байх. Тэгээд үлцэн 25-аас 50-ийн хооронд яг би ингээ буудах нь бол бууднаад цаг байгаа учраас буудахаа буудаад хийн. Тэгээд тэндээс нэг запас нэг 10 оноо гэж бодоод тэггээ дээр бас нэг 25-аас тасгалыг хийгээд 50 оноо гэдэг. Тэнгууд нийлээд 100 оноо. Сигийн дээр би өмнөх тасгал дээр хэлсэндээ ямар ч хэлсэн миний хэлсэн аргыг хийгээд орцсон байхад одоо нэг баг тэр үгүй ойлгохгүй байсан ч хамаагүй дор хаяж 20 оноо авах бүрэн боломжтой гэж би хэлсэн байгаа. Тэгэхээр ингээд жоохон хичээх юм бол level 3 авах бол тийм том асуудал биш ээ. За тэгээд мэдээж оноо энэ дэс дэш авч байгаа онооны левелүүд байгаа. Тэгэхээр мэдээж 4 авахаар бол ядаж нэг ихний 30-100 хийх ч юм уу те 5 авахаар бол ядаж ихний 40 хийх ч юм уу гэх мэтчлэнгээр явдаг байгаа. За илгийг хийж эхлэхээс өмнө анхаарахлах одоо санал болгох миний нууц аргууд гэх юм бол нууц аргач явах зөв хэрэгэлдэг тактикууд гэх юм бол өгөгдлөө эхэлж уншдаг. Гэхдээ мэдээж бүх текстэн дээр өгөгдлийг эхэлж уншна гэж байхгүй. За ер нь бол нэг 50-60% дээр бол доотлын өгөгдлийг уншаад дээшээ текст руу тулгачдаг. Тэгэхээр би текстийг бүтнээр нь унших шаардлагагүй байгаа учраас бүтэн текст унших тийм нэг хугацаагаа хэмнэх бүрэн боломжтой. За хоёр дахь нь юу асууж байгааг нь сайд дээр анхаарна гэж байна. За жишээ нь одоо 3 4 дээр нэг адилхан дүрмийг асуудаг ш. Тэгвэл адилхан дүрм гэж байгаа бол би зөвхөн 6-аас татсан дүрмээ л уншихад болно. Тэрний агуулга уртлын текст надаа ямар ч хамаагүй. Эсвэл одоо нөгөө нэг 6-аас татсан хүний сэтгэл гэж ярьдээ шүү дээ. Энэ текст хэсэг дээр байгаа юм одоо хүний сэтгэл, эйжент сэтгэлтэй. Тэрэн дээр би тэр 6-аас татсан өгүүлбэрийг уншаад тийм ийм үед би ямар сэтгэл төрөх вэ гэдгээ бодчиход л болдог учраас бүтэн текст унших шаардлагагүй үед бас байдгаа гэсэн үг. За тэгээ бүгдийг нь биш чухал хэсгээ уншаа гэдэг маань яг эднэр гэсэн үг. Асуултаа анзаарч аваад юу асуугаад байгаа сайхан фокуслж жагаад хэрэгтэй хэсгээ барьж аваад уншичнаа гэсэн үг. За тэгээд шаблон маань болохоор юм байгаа. Тэгээд нэг 50 ажилтай. Тэгээд мэдээж илгээ бол яг харьцангуй 70 минутын дотор дуусгаад өгдөг болохоор эхлээд тестэн дээр хийжээ дараа нь буулгаа явсан ч болно. Гэхдээ би бол хувьдаа зөвлөхдөө нэгийг хийгээд нэгийг будаад нэгийг хийгээд нэгийг будаад явсан нь цаг хугацааныхаа хувьд ч тэр ашигтай шүү гэдгийг бол хэлмээр байна. За тэгээд
жил болгон топикийн албан ёсны сайтн дээр гарч ирдэг мэдээлэл байдаг. Энэ болохоор 21 оных байгаа. Топикийн маань 50 асуултын асуултын цаанаас албан ёсоор өгөгдсөн байдаг. Энэ нэг жилдээ нэг сонирхолтой бөгөөд хэлбэлтэлд ордоггүй байгаа. Нэг намжаа эсвэл ёожа гэдэг үгэн дээр л хэлбэлтэлд орно гэхээс бүр тис хүндлэм асуудгүй. Тэгэхээр ядчил одоо тест хийж байхдаа 1-ээс 50 хүртэлх энэ асуултыг 1-ээс 2 дээр юу асуудаг, 3-аас 4 дээр юу асуудаг, 5-аас 6 дээр юу асуудаг гэдгийг толгоонд бүр ингэ суулгаад авчих. Тэгэх юм бол чи нэг асуултаа уншиж цаг алдахгүй. Одоо таам гэхээр дуунанд граф 내용과 같은 것을 고르십시오 гэдэг юмыг уншиж байхаа орон зүгээр 내용 гэдэг ганцхан үгээр пют гэд өөргөө за би агуулга болох юм байна. За эсвэл энэ агуулгын одоо гол санааг бол тий 남자의 중심생각을 고르십시오 гэх юм бол 남자 중심 гэдэг хоёр үгийг таггаас гүйлгэж хардаг байх тий. Бас ер нь бол ингээд асуултаа дутуу ойлгоод орчдөг. Эсвэл асуултаа уншаад ойлгохгүй байдаг. Эсвэл асуултаа уншихдаа бас цаг алдаад байдаг тохиолдлууд байдаг учраас шалгалтанд бэлтгэж хувьцаа энэ нэг 50 төр одоо асуулт байгаа. Тэр чинь нэг үсрэл 20 төрөлд хуваагдаж байгаа байхгүй юу? 20 биш нэг 10 төрөлд хуваагдаад нэг ганц хоёр үгний өөрчлөлт байгаа да. Тэнгууд та тэднийг ингээ орхоос өмнө хэжилжүүл ядаж энийг унших цагаа хэмнэн гэсэн үг. Ингээ эхний дөрвчин бол ерөнхийдөө дөрвөнтэй хамааралтай байдаг тий. Тэгээд 5-аас 6 гэдэг нь яг цуг адилхан. Тэгээд 7-оос 12 болохоор адилхан агуулга, 13-аас 15 болохоор дараа зөв дараалалд оруулах. За 16-аас 18 болоод ирэхээр хаалтанд орох хамгийн тохиромжтойг сонгох. За 19-20 гэд ирэхээр эндээс эхлээд нэг текстийг уншаад хоёр хариулт хийгээ явуулна гэсэн үг. За тэгээд одоо хичээл нэг нь бол адилхан агуулга, нөгөөх нь болохоор одоо хаалтанд орох үг эсвэл гарчиг, гол санаа, гэмчлэнгээр өөр зүйлсүүд яваад идэг. 28-аас ингээд 50 хүртэлчсэн ерөнхийдөө бол ингээ араа мань адилхан байгаад байгаа. Хоорондоо ерөнхийдөө адилхан. За тэгээд миний нэг зөвлөхөөр за яг топикийн 3 4 авах гэж байгаа хүмүүс байлаа гэж бодъё. Тэгвэл эхний 30-аа бол батаараа хийчих болж байна те. Тэгээд жоохон хоошоо хүндрээд эхэлдэг штэ. Тэгвэл эхлээд 30-аас 40 хаяад ягаад тэгэхээр 30-аас 40 чи ерөнхийдөө бол жоохон шинжлэх ухааны жоохон хүнд үхтэй юм онлын юм байдаг байхгүй юу? Тэгэхээр тэрийгээ хаяад 42-оос хойш 50 хүртлэх хийх юм бол 42-оос 50 болохоор одоо нөгөө бидний өдөр тутмын амьдралд гарч ирдэг энэ тулгамддаг зүйлсүүд энгийн хүүрнэл түүхэн өрөөд идэх байхгүй арай жоох амьдралд орхон тэгэхээр ядаж нэг агуулгын юмнуудыг ойлгох боломжтой. Тэгэхээр эхлээд артлаа бас нэг хийжүүл арай илүү оноо чинь бас гарч ирэх магадлалтай шүү гэдгийг бас хэлье. За тэгээд юу хэдүүлээ ингээд мэдээж би бүх тестийг яаж ажиллах ингээд бүх юмыг ярих боломжгүй шүү дээ тий. Илгийн дээр ерөнхийдөө бол хамгийн чухал зүйл бол давтамжтай тест их ажиллах байгаа. Тест олныг ажиллаж та цар хүрээгээ хэсэг нь одоо нэг датабейсээ ерөнхийдөө бол жоох ингэ төрөлжүүлж өгнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэдүүдээ тестэн дээр ажиллангаа ер нь бол ядаж энэ дээр ямар юу хэрэглэх үү, арга хэрэглэх үү яадаг гэдэг талаараа шууд сайтнаас нь ороод хамтдаа хуваалцаад ярилцаад явъя. За тэгээд энэ сайтн дээр дарах юм бол шууд яваад орохоор байгаа. Тэгээд YouTube-ийн бичлэгийн даталтаас энэ сайтын холболтыг оруулчих. За тэгээд энэ сайт маань болохоор одоогийн байдлаар 19 он хүртэлх мэдээлэл орсон байгаа. Тэгээд илгээ тэггээ миний өмнө нь ярьжсэн одоо топ бэлтгэх сэдвүүдээр энэ сайтыг яаж ашиглах уу, энэ сайт руу яаж орох уу, энэ дотор юу ямар давуу талтай те бүгдийг тайлбарлсан байгаа учраас магадгүй та сонирхож байгаа бол бичлэгийн төгсгөл дээр нь холболт хийгээд өгчээ та ороод үзээрэй. За тэгээд хамтдаа сайт руу ороод юмнуудаа эцгээе. За тэгээд үл ингээд топикийн үндсэн сайт руу ороод ирлээ. За тэгээд Kangee-Boogie-ийг орчих юм бол хичээл үзэх байгаа. За тэгээд Munjeo-Pro-Boogie-ийг орох юм бол тест ажиллаж үзэхээр байгаа. За ингээд хамгийн сүүлд болохоор 2019 оных болсон юм. Ерөнхийдөө бол жилдээ нэг л удаа ордог юм байгаа. За тэгээд энэ сайт руу яаж орох гэдэг бүх мэдээлэлүүд оруулсан байгаа тийм. За өнөөдөр хэдүүлээ үзэх юм маань унших учраас уншихын тестийг ажиллангаа ярилцаад явъя. За эхлэх гээд дарахаар энэ дээрээ 70 минут маань яваад эхэлсэн байгаа. Тэнгуутаа нийт хийж явж байгаа хэдэн минут хийж ин хэдий хийж яаж хийж бүгдийг харах боломжтой гэсэн. За хамгийн их 1-ээс 2 хамгийн тохиромжтой дүрм. Энэ дээр болохоор өгүүлбэрээ нэг уншиж үзээд ингээд шууд мэддэг бол шууд хийгээд мэдгүй бол энэ зайндаа эднийг нэг оруулаад уншаад үзчих. Яг тэр энэ нөгөө 3 дугаар левел маш амархан байдаг учраас бидний аманд хөвссөн дүрмүүд байх айгу магадлал өндөртэй. Тэгэхээр мэдгүй бол нэг уншаад үзэх нэг эвтэйхэн сүг гэдэг нэг уншигддаг юм байдаг тийм. Эсвэл нэг жоохон так гэж уншигддаг байдаг тийм. Тэгэх юм бол бас олох магадлалтай юм. 난좀 말은 보통 영어를 딱 гэд заавад үндүн хандаад юм бол
одоо Ямапугоо аль нэг нь хийн гэж байгаа шүү дээ. Кино үзэх юм уу, үндүн хий ч юм уу те. Гэх мэтчлэнгээр хийгээ явчихнаа гэсэн үг ээ. Түнсэнгийн 점점 아버지를 닮아간다. За гэх мэтчлэн нөгөөдөл нь угаасаа биш байна те. За тэгвэл 3-аас 4 дээр ярив. За 3-аас 4 дээр болохоор 6-аас татсан хэсэгтээ төгстэй дүрмээ сонгосон. Тэгвэл би энэ текстийг бүгдийг уншихгүй зөвхөн 6-аас л уншъя. Нэрлэлгүй за гэхэд нэг одоо өргөсөхийн тулд өрсөхөөр л гэсэн утгатай үг шүү. Тэгвэл эндээс тэр дүрмийг харъя. Нэрлэжамааза, нэрлэд ороод нэрлэний тэшин нэрлэгийн вие. Тэгвэл нэрлэгийн вие гэдэг маань зөв хариулт байна. Гэсэн би энэ уртлын артлын хэсгийг бүгдийг нь уншаагүй те. За энэ дээр ч гэсэн 고양이는 샘이다. 샘이다 гэдэг чинь ерөнхийдөө бол английн 샘тэй адилхан те. Одоо төрсөн нутаг л гिचсэн үг гээл гэдэг санаатай. Нутагтай адилхан гэдэг санаатай те. 고양이를 뿐이다. 고양이면 좋겠다. 고양이를 리가 없다. 고양이나 마찬가지다. тэгвэл энэтэй адилхан дүрм 고양이나 마찬가지다. Гэх мэтлэнгээр уртлын текстийг уншихгүй ч гэсэн яг ингээд дүрмээр бол ингээд гэлз оруулаад ирэх боломжтой 3 4 дээр. Энэ бол 30 секунд ч хүрэхгүй. Би яг нь дундаа бүх юм яриад байгаа болох 6 минутыг олгох л та. За тэгтэл би 4 тест юм ярангаа 20 минут хийсэн ба штэ. За 5-аас 8 болоод тэгэхээр зургийг хараад одоо нэг тохирохын сонгож. Тэгээ энэ дээр болохоор эхлээд яг нэг гол кейбордуудаа харчин. За энэ дээр амьсан халуун гэдэг үг. Тэгээ бас ер нь бол кейборд нэр өгүүдээр авал айгу зүгээр. За тэгвэл халуун гэдэг үг энэ тови халуун. Чаяан парам байгалийн салхи бэлгэлнэ гэдэг нэг юм текст байна. Тэгвэл энэ үгнүүд, энэ нэр үгнүүд энэ өгөгдөж байгаа зүйлсүүдээ аль нь хамгийн хэрэглэгддэг вэ гэдгээр авъя. За тэгвэл байж халуун салхи гэж байгаа болохоор хүргэгч байж болж байна. Эсвэл экон гэж болж байна те. Чонсогийн бол мэдээж биш, халуун биш. Стак гэж халуун биш гэсэн үг. За тэгвэл нэнжангу экон хоёрын аль нэг нь авъя гэхээр нэнжангу чинь салхихгүй шүү дээ. Тэгэхээр экон зөв хариулт байна гэсэн. Гэх мэтлэнгээр гэлц нэр үгээ харлаа. Энэ нэр үгнүүд энэний аль нь тохирох вэ гэдгийг сонгоно гэсэн. За 9-аас 12. 9-аас 12 болоод тэгэхээр график тохирох агуулгыг олох гэж байгаа юм тийм. Доотлынхаа нь хамгийн ихэнд ярьсан шүү дээ. Өгдлөө их л уншина. Тэгхгүйгээр ингээ график тэр чигт нь уншихаар нэгт мартж чинь хоёрт хэрэггүй байхын мэдээлэл уншина гэсэн. За хамгийн ихнийх нь уншия. 이 대화는 이번에 처음으로 열린다. 이것 제3회 3 дахь удаа гэхэд no x болчихлоо тийм. 이 대화에는 누구나 참가할 수 있다. тэгвэл 참가 대상 нөгөө оролцох хүмүүс гэнгүүт 제한 없다 хязгаар гэхээр зөв хариулт маань энэ байна гэсэн. За хоёр дахь нь харъя. 이 대회에 참가하려면 돈을 내야 한다. тэгвэл мөнгөтэй хамааралтай 참가비 무료 үнгүй гэж тэгэхээр x гэсэн. Гэт доотлынхоо юмыг харангуудаа за юу нэ? За өдөр гэлцгүй өдрөөл хар. Агуулгагүй агуулгаар, төлбөргүй төлбөрөөр оролцох хүмүүсээ хэмжлэнгээр харж явна гэсэн. 이 대회의 출발 장소는 인주 기념관이다. тэгвэл 출발은 очих газар нь 인주 기념관 байгаад их мэтчлэнгээр хийж явах юм бол доотлол ингээ бүр яг олчих юм бол доотлол 2 ч унших шаардлагагүй гэсэн. Энэ дээр ч гэсэн адилхан доотлол уншаад дэшээ тулгаад доотлол уншаад дэшээ тулгаа явчихнаа гэсэн. За 13-аас 15. За нөө зөв дараалд оруулдаг байгаа тийм. За тэгмүүд энэ нь ерөнхийдөө бол 3 ажил маань одоогийн байдлаар бол ямар ч гэсэн дандаа 2 өгөгдөлтэй байдаг. Наара, эсвэл гада ч юм яг 4-ийн 50%-аар хуваагддаг байхгүй яг 2 адилхан үсгээр хэлдэг. Тэгвэл на юм уу рага харчи. 앞자주인은 큰 사고가 아니니까 괜찮으며 그냥 가라고 했다. 그죠? 자, 동굿 란 앞분다를 병원으로 급하게 데려가다가 앞차와 부딪혀서 사고를 냈다. 동굿 энэ хоёрын аль нь байх магадaltaй вэ гэхээр ра байх магадaltaй. Яагаад би энэ мэдэж байна гэхээр одоо ингээд дараагач аль нь гэж болонтэй уртлуудын хамгийн их нөгөөдлүүдийг уншаад үзчих хэрэгтэй. За жишээ нь энэ шиг 그래서 гэсэн үг бол хизээч эхлэхгүй. Одоо 그래서 그러니까 하지만 гэсэн юмнууд хийж эхлэхгүй бас 이 키 гэсэн нөгөө төлөөний үгнүүд байдаг шүү дээ. Тэгэх юм бол энэний өмнө заавал нэг агуулга байна гэсэн. Ядангууд энд авчаа 주인 гэдээ ороод ирэнгүүт уртлын машин гэхээр ямар нэг юу болоод уртлын машин гараад ирвэ гэдэг санаа байх ёстой учраас наа биш болж гинэ гэсэн. За тэгээд мэдээж раага олчлоо. За рагийн араас харах юм бол 가 орох нь тодорхой нэ. За тэгвэл 앞차에서 내려 앞차의 주인에게 사과하고 사정을 설명했다. уучлахгүйгээр нөхцөл байдлыг тайлбарласан тийм. Нууд 나다 уншиж үзэндээ 앞차 주인 긴 사고가 아니니 괜찮다고 그냥 가라고 했다. эсвэл 친절한 배려대 덕분에 나를 무사히 병원에 도착 치료받았다. тэр нэрээ аль нь ахаарай мэдээж наа байгаа тийм. Тайлбарласан чинь зүгээр томхоо осол биш юм чинь зүгээр явчих гэж хэлсэн. Тэгээд тэр хүний ингээд цагаан сэтгэлийн ачаар охиноо эмнэлэгтээ очиж үзүүлсэн гэдэг. Ерөнхий араамаараа зөв хариулт нь
3 гэсэн. За гэхдээ зарим нэг тохиолдолд бас бүр ингээ одоо агуулга ойлгож чадахгүй байдаг шүү дээ бид нар. Нэг нэгээс нь хайж олдог. Гэхдээ бүх текстнээр тэгэх боломжгүй шүү. За одоо чинь энэ өгүүлбэрийн төгсгөлд авчаа бүтэж чаддаг юм бол дараагийнх нь авчааж үин. Тэгээ дахиад одоо өөр нэг энэ саагвач юм нэг юм байнгут и саагвач юм гэх мэтчлэнгээр ингээ ялангуяа нөгөө шинжлэх ухааны текстүүд дээр амар амархан ингээд нэг юм ярихаараа одоо нэг даралт гэж байдаг. Даралт нь ийм юм учиртай ийм километр байдаг. Энэ даралтаас үүдээ гэдэг нэг энэ хурдан ч юм уу тэг хэмжил ингээд артлын үг нь орчлын өгүүлбэрийн эхлэл болоод явцдаг бас тохиолдлууд байдаг шүү. За 16-аас 18 болохоор хаалтанд орох үгийг олно гэж байгаа. За тэгэд энэ дээр бол яг их тексттэй үед бол одоо 3 өгүүлбэрийг л уншдаг. Яг нөгөө хаалттай өгүүлбэр, хаалтны артлын өгүүлбэр ч юм уу те. Гэтэ 16-аас 18 өөрөө 3-аас 4 өгүүлбэрээс бүтдэг учраас нэг бүтэн уншаад агуулгаар олоо явсан дээр. Гэхдээ нэг анхаарах зүйл нь бүх үгийг чи мэдэх шаардлагагүй 80%, 70-аас 80% ойлголттой л хахад болно гэдгийг бас анхаараа авчих юм бол амар байдаг. За эндээс эхлээд нэг текст уншаад 2 агуулга болоо явж гин те. Тэгэд энэ жижиг юмнууд бол гэлз уншаад үнэхээр ойлгохгүй бол агуулгаар нь барьж аваа явчих хэрэгтэй. За 21 22 гэдэг ингээд иймэрхүү юмнууд дээр ч гэсэн тийм эдгээр дээр бол яг үндэ хэрэглээд хараа арга бол жоохон байхгүй. Яг тэгээд текст жижигхэн. Тэгээд энийг яг энэ хаалтыг бол ядаж сүүлийн өгүүлбэрийг унших шаардлагагүйгээр энэ дараасаа гэдэг хүртэл уншихгүйгээр текстонгийн эддаа хүртэл уншаад бол энэ хаалтыг гаргаж ирэх бол амархан боломжтой. Гэхдээ гол санаа гэдэг зүйл маань бүгдийг уншихаас өөр аргагүй. Гэхдээ гол санааг уншихдаа төгсгөлийн өгүүлбэр нь бол хамгийн том үүрэгээр л үзүүлдэг шүү. Ер нь бол дүгнэлт хэсгээр гарч ирж байгаа учраас. За 25-аас 20 биш 23-аас 24. Тэгвэл одоо зураас татсан хэсэгтээ гарч байгаа 80 шимжаан гэдээс миний нөхцөл байдал. Тэгвэл энэ дээр уртлын текст хэсгийг уншихгүйгээр зүгээр яг энэ хэсгийг л уншчихъя те. Зураастай хэсгийг зураастай өгүүлбэр уншия. 내가 한 실수에 화를 낼지 모른다는 생각에 떨리는 목소리로 상황을 설명하자 걔 가족은 놀이기구를 타고 노느라 문자 메시지가 온 줄 몰랐다. гэдэг ийм өгүүлбэр. За тэгвэл эндээс 화가 낼지도 모른다는 생각 надад уулчгүй дээ гэсэн юм бодол төрж ийн гэж байгаа тийм. Ийм бодол юу ямар үед төрдیں۔ 걱정스러워 санаа зовцсондоо. 불만스럽다 ингээ гомдлох үедээ, харамсах үедээ, эсвэл одоо тулгамдсан зочирдсан үедээ. Тэгвэл ямар нэг юмнаас санаа зовсон үедээ л бид нар яна ууралчгүй дээ гэж санаа зовооддаг шүү дээ. Гэх мэтлэр зүгээр яг энэ нөгөө нэг хүний сэтгэл зүйн одоо камжон илэрхийлэл учраас ингээд бүтэн өгүүлбэр урд артлыг агуулга мэдгүй ч гэсэн шууд хийх бүрэн боломжтой гэсэн. За энийг бол дэшээ бүтэн уншихаас өөр арга байхгүй. За 25-аас 27 болохоор нөгөө нэг мэдээний гарчиг байдаг. Жохон ингээд хураагдсан гарчиг байдаг. Тэгмээд энийг одоо гол ингээ холбоос өгөө жохон дэлгэрүүлээд энгийн өгөөр тайлбарласан зөв хариулт найдгаа. За энийг хийхдээ мэдээж хан зүг мэддэг бол сайн. Бас сүүлд одоо миний нэг хэрэгэлдэг арга гэхээр ингээд энэ чинь хоёр санаа явж байгаа байхгүй юу? Яг таслалаараа. Тэгэхээр уртлын санаа, артлын санаа гэж. Тэгвэл уртлын санаа хасах нэмхүү гэдгийг сонгоод, артл нь хасах нэмхүү гэдгийг сонгоод тэгэх юм бол одоо хоёр хасахаа бол холбоос нь ядаж эсэргүүцлэр ш дараасаа гэдэг юм орох ч юм уу те. Эсвэл нэмэх хасах байвал эсэргүүцэл орох гэх мэтчлэнгээр тэгээ доотлох өгүүлбэрүүдийг бас нэмэх хасах гэж ялгаж байгаа болчтой байхгүй. Тэгэхээр айгүй амар үдээ. За босс 관광버스 추락 гэхээр одоо автобус аялал жуулчлалын автобусны осол болсон байна те. Тэгэхээр мэдээж осол хэмжээ хасах гэсэн үг те. 안전벨트로 생각 전원 목숨 건져. аюулгүй нөгөө бүс зүснээр бүх нөгөө сууж орчигчдын амийг ингээ аварцсан. Гэдэг чинь нэмэх гэсэн үг нэг ч хүүхээг байна гэсэн. Тэгвэл одоо текстээсээ хасах нэмхийг хагаа авчна гэсэн. За 관광버스가 추락했지만 за ингээд унсан боловч осол болсон боловч 승객들이 안전벨트 덕분에 모두 살았다. Окей нэмэгтэнгууд чонвоо бүгдийг амарсан гэхээр энэ нэмэх гэж зөв хариулт гэсэн. За 28-аас 31 ингээ болоо тэгээ нөө хаалтанд орох гэдэг. Энийг болохоор бас ерөнхийдөө бол текстүүд маань богино учраас гэлгээс уншаа авчих юм бол уншаад хийчихвэл зүгээр. Тэгээд ер нь бол яг том текстэн дээр бол яг хаалтны өмнөх хаалтны дараах гэж унштай. Тэгэхээр яг хамгийн сүүлийн өгүүлбэр хэрэггүй ч юм уу гэх мэтчлэнгээр ашиглаж болно. Гэтэ тэр аргыг хэрэгэл зураагүй юм бол богино уншаад ойлгохгүй дахиад бүр ихнээс ингээ хоёр уншижснаа шууд уншаа авчихсан дээ гэсэн. Тийм болохоор хэлэхгүй байгаа шүү да. За гэх мэтчлэнгээр хийгээ явнаа. За тэгээд 35-аас 38 болоод ирэхээр энэ нөгөө нэг
гарчгаар тохирох те гарчгаа тохирох гэхээр мэдээж уртлын хэсгээ сайн унших хэрэгтэй орчино. Тэгмээд 39-өөс 41 болоод ирэхээр энэ нөгөө текст маань энэ текстүүд аль хаана байрлахыг тэхийн тулд эхлээд энэ жижигээ уншичаад дээдлэх хайтыг унших юм бол энэ агуулга би санаж байгаа шүү дээ. Тэгээд энэ юм уу хаана вэ гэдэг ингээ уншингаа олох бүрэн олох юм бол арай амархан олно гэсэн үг. За 42-оос 43 6 татсан хэсэг дээр сая шинж ангуу түрүүч яг энэнийг за энэ дээр бол арай зөвхөн богинохон байгаа учраас уртлын өгүүлбэрийн энэ өгүүлбэртэйгээ ч юм уу тийм уншнаа гэсэн үг. За агуулга бол ялгаагүй уншина. За чүжээ гарчиг гэхээр уртлын хэсгээ илүү поинтлж уншина. За гэх мэтлэнгээр ерөнхийдөө бол төгсгөл хүртэл ингээд асуултууд нь дандаа давхцсан байдаг. За тэгээд энэ юуны ингээд Kyorgo Poogie-гээ гадарч байгаа шүү дээ. Тэнгууд одоо нийт хэдэн тест ажилласан. Би одоо 10 тест ажиллаад 9-ийг зөв хийгээд одоо 41-ийг алдсан гэсэн үг болж байгаа хгүй. Нийт 10-ыг ажиллаад сайн нөө дээр нэг дарагдаад нэг нь алдсан юм шүү. Түүнээс бол яг одоо хэдүүлээ хийснээр буцаага шалгаад үзэх юм бол бүгд зөв байгаа хаа. Тийм. Одоо 1 2-ыг бол ярьсан те зөв байна. 2 3 4 бас 4 хийснээр зөв байна. 5-ыг хийсэн нэг зөв байна. За 9-ийг бас хийсэн те. Дэшин тулгаад хийгээ ярьжсэн. 41-ийг хийсэн те. Улаанаар улаан артлын чондап гэж бичснүүд нь бүгд зөв гэсэн. Хийгээд алдсан ба. Энэ нас за зөв байна. Нөгөө сэтгэл зүйн те. Хийцэн мөртлөө буруу байх юм бол өөр тэмдэглэлтэй. За энэ зөв байна. За энэс хойш хийгээгүй нэг дарагт энэ яатсан байна. Ингээд нөгөө одоо би алдсан бол дараад өөр зөвийг олж өгдөг байхгүй. Энэ дээр түрүүн юм чад дараа явчихсан юм шиг. За гих мэтчлэнгээр ингэж яваад та өөрийнхөө хэдэн оноо авч ийн яаж ийн гэж ингээд бүх мэдээлэлээ харах боломжтой давуу талтай сайт бас байгаа шүү. За тэгээд бас нөгөө хүмүүс яг ямар ном ашиглах вэ? Ер нь ямар ном хэрэглэж тест ажиллавал зүгээрээ санал болгооч гэж их асуусан. Тэгээд 2020 оны хувьд болохоор би Цэрнэлийн ягаан өнгөтэй номыг бол ашигласан байгаа. Тэгээд энэ болохоор 19 оны сүүлээр гарсан шинэ ном байгаа. За тэгээд энэ номны давуу тал нь юу вэ гэхээр одоо нөгөө левелээр нь амжилт өгч. Одоо магадгүй би зөвхөн 3 л надын зорилго байлаа гэхэд би заавал 4, 5, 6 дугаар левелийн хүүхдээ юм хийгээд өөртөө стресстүүлээд ямар хэцүү юм бэ би чадахгүй байна гэж хямрахгүйгээр энэ номон дээр яг бүр ингээд чи 3 дугаар левел авах гэж байгаа бол энийг л хийчих сам гэд бүр ингээд тусна ялгаад илгийн энийг тэггийн энийг сигийн энийг хийцэн байхад л чи 3 бол авчихна гэх мэтчлэнгээр ялгаад өгсөн байдаг. Тэрнгээр бас давуу талтай. Тэгэд нийт ерөнхийдөө бол багцаараа 5 удаагийн тест байдаг. Тэгээ энэ хоёр номын хойлонгийнх нь надад таалагддаг чанар нь юу гэхээр хоёул ардаа багшийн номтой буюу хариуны номтой. Тэгээ хариу нь болохоор зүгээр 1 2 3 хэд гэд ингээд зөвхөн хариу байдаггүйгээр энэ тестийг хийхдээ юуг нь анхаарах байсан гээ хаана нь ямар алдаа байна юун дээр нь тулгуурлах уу гэх мэтчлэнгээр тайлбар өгсөн хариутай байдаг учраас тэрийг бас давхар ингээд үзээд дасглаа яваад илүү бас юм нөгөө хин юм мэдэх боломжтой. Зүгээр нэг хариу сонсоод өө би алдчих ихийн оронд ингэж хийсэн бол би алдахгүй байсан мэн гэх мэтчлэнгээр суралцах бүрэн боломжтой гэсэн. За энэ хажуу талын hot topic болохоор миний бас өмнө нас нэг ярьж байсан hot topic гэдэг. Энэ нь болохоор 20 ер нь бол hot topic-оос гаргаж ирж байгаа номнууд одоо бичгийн сигийн ном байсан ч гэсэн текстийн ном байсан ч ер нь айгу дайжгүй гадаад хүмүүст айгу зөв тохирсон номнууд байдаг. За тэгээд энэ удаагийнх нь болохоор энэ 21 он сая дөнгөж энэ жилийн шинээр гарсан хэвлэл учраас шинэ мэдээллүүдийг авах боломжтой учраас энэ хоёр номын аль нэгийг сонгоод hot topic болохоор яг тийм левелийн ангиллал авахгүй яг шууд 5 тест байдаг. Тэвдтэй бас ардаа багшийн номтой гэсэн үг. Тэгэхээр ямар ч зүйл харж агаад өөрсдөө аль тохиромжтойг нь сонгоод хэрэглэх юм бол боломжтой шүү. За тэгээ өнөөдрийн хичээл маань таалагдсан бол лайк дараарай. Мөн магадгүй танаас өөр хин нэгийг сонсоосоо гэж хүсэж байгаа бол шеэр хийгээд бусдтайгаа хуваалцаарай. Бас миний YouTube хаяг дээр одоо subscribe дарж амжааг байгаа бол дараарай гэж хэлмээрэн. Тэгэх юм бол та дараа дараагийнхаа бичлэг видеонуудыг цаг алдалгүй хүлээж авах үзэх боломжтой. За мөн миний өмнө нь хийсэн видеонуудыг бас үзэхээр бол дараа шууд усарж аваад үзэх боломжтой байгаа. Тэгээд бүгдэнд нь өөрийнхөө хүссэн оноог аваад топийн шалгалтад амжилттай өгөөсэй гэж хүсэж байна. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье.